Сайн байцгаана уу? Би айгуулна. Өмнөх өдрийн дасгалаар бид бусад ойр дотны хүмүүсийн хүсэлт юу болохыг олж мэдэж жагсаалт гаргасан. Харин өнөөдрийнхөө дасгалаар бид гэр бүл ойр дотныхоо хүмүүсийн бүгдийнх нь хүсэлтийг биелүүлж тэр хүсэж хүлээсэн хүний дүр зургийг бий болгоно. За миний энэ дасгал хоёр хэсгээс бүрдэнэ. Бэлхэх зүйл нь цаас, өнгийн харандаа аль эсвэл усан будгаарч зурж болно. Эхний хэсэгтээ бид нар цаасан дээрээ өөрийнхөө зургийг зурна. Тэгээд бүх хүсэлтийг нэгтгэсэн хүн болгож зурна. Хэрвээ ээж эмч болохыг хүсэж байсан бол эмчийн халаад, малгай, чагнуур юм уу эмчийн дүр зургийг илэрхийлсэн нэг бэлэг тэмдгийг сонгож өөртөө нэмж зурна. Хувцас өмсүүлж юм уу, тухайн багжийг бариулж юм уу, өөрийнхөө дураараа ямар нэгэн дүрмд баригдахгүй зурна. Энэ зургаа яг хэдэн минут зурмаар байна. Мөн зургаа зурж байхдаа юу мэдэрч байна гэдгээ ажиглаад зурна. Зурсныхаа дараа бид хоёр дахь хэсэгт орно. Энэ видеог пауз дээр нь тавиад зурж эхлээрэй. За энэ зургаа зурж дууссан бол цаас үзэг аваад асуултанд хариулна. Өөрийнхөө зураг ямар бүтээл болсон бэ? Ямар нэр өгч болох вэ? Энэ бүтээлдээ нэр өгч он сараа бичээрэй. Бүхэл хүсэлтийг нэгтгэсэн хүнээ бүтээж байхдаа юу мэдэрч байсан бэ? Одоо бүтээж дууссаныхаа дараа ямар сэтгэгдэл энэ зураг төрүүлж байна вэ? Энэ зурган дээр гэр бүлийнхаа бүх гишүүдийнхээ хүсэлтийг тусгаж чадсан уу? Энэ бүтээлээ ажиглаад энэ хүн дэвтэйхэн байна уу? Хэдэн хүний ямар багаж хэрэгсэл хуц тайзарсан бэ? Бүх хэд зүйлс хувцас бэлэг тэмдгүүд бие биентэйгээ зохицож байна уу? Ямар бэлэг тэмдэг нь чамд таалагдж байна? Ямар бэлэг тэмдэг нь таалагдахгүй байна вэ? Эцэст нь энэ зургийнхаа ямар хэсгийг өөрчилмөр санагдаж байна? За энэ дасгалыг бүрэн гүйцэд хийсэн бүх асуултанд хариулсан хүмүүстээ маш их баярлаж байна. Энэ бүтээлийнхаа зургийг утсаар аваад хариултаа надад хаваалцаарай. Би та нарыг нэг асуултанд хариулж болно. Энэ дасгал та нарт таалагдсан гэж бодож байна. Энийг хийгээд үзснийхаа дараа ямар байдгийг мэдрээрэй. Би өөрөө энэ дасгалыг хийж үзчихсэн болохоор хамгийн дуртай дасгал гэж хэлж болно. Дараагийнхаа даалгавартаа бид нар олон сонирхолтой зүйл хийх болно. Тиймээс хийсэн болвол хийсэн гэдгээ доор нь комментэнд бичээрэй. Дараагийн даалгавар хүртлээр түр баяртай.